сайн байцгаана уу? Сайн. За суцгаа хөтөдөө. За бүгдээ хичээлдээ оръё. За. Класс эхлээд 4-4-өөр тоолч. 4-4-өөр тоо. 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1
2 3 4 1 2 1 2 3 4 5 2 1 2 4 1 2 3 4 1 2 3 За баярлалаа. За хичээлд орцгоо өдөр. За энэ хэний зураг вэ? Энэ хүнийг таних уу та нар? За ариун жаргал хариулаарай. Хэн гэдэг хүн байна вэ? Төвшинбаяр. За авраг Төвшинбаяр байна гэж. За өөр нэмж хэлэх хүн байна уу? За Бадрал. Бараг өөр улсад авраг болсон Төвшинбаяраар авлаа. За хамт төгс. 2008 оны Бээжингийн Олимпиад авраг болсон Төвшинбаяр. За Төвшинбаяр аврагын 6. За баярлалаа хүүхдүүд. За энэ бол 2008 оны Бээжингийн Олимпиад тийм ээ алтан медаль авч авраг болсон. За Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн хос медальтан Төвшинбаяр аврагын зураг байна. Тийм үү? За энэ авраг маань 2008 онд Бээжингийн Олимпиад оролцохоор явахад нь сурвалжлагч асуусан байна. Төвшинбаяраас за ямар сэтгэлдэлтэй байна та Олимпиад оролцох гэж байна гэдээ асуусан чинь Төвшинбаяр маань за би бол маш өндөр сэтгэлдэлтэй байна. Миний бэлтгэл бүрэн хангагдсан. Би Бээжингийн Олимпиадаас ирэхдээ эх орондоо найз нөхдөө, ах дүүдээ, аав ээжтэй алтан медальтай ирнэ гэж амласан. За тэгэд энэ амлалт биелсэн үү? Биелээгүй юу? Хэн хэлв? За баярлалаа. Өөрийнх нь хэлсэн амлалт биелсэн. За биелсэн тийм ээ. За Бадрал. Өөртөө зэрлэг тавьсан болохоор биелсэн. За энэ амлалт бийж Монгол орон даяар хүмүүс бүгд яасан? Баярлсан. Аврагаар бахархсан тийм үү? За ингээд алтан медаль авсан. Тэгвэл яг энэ үед алтан медаль аваад авсан амлалтаа биелүүлчихэд зогсож байхад энэ Төвшинбаяр аврагт ямар санагдчихсэн бол? Ямар санагдчихсэн бол? За нууч хэл. Би хэлсэн амлалтандаа хүрлээ. Гэт. Батсан. За. Ингэрэм. Би Монгол улсынхаа хамгийн мундаг нь хаална. Бас би өөрөө бахархаж хүмүүстэй их хичүүч хайрлаж өөрөө одоо үлгэж жишээ үзүүлсэн. За анхаа. Монголдо ирэхдээ хүмүүс минь намайг яаж утгуулаа? Манай ээж аав маань надад их баярлан даа гэж үзсэн. За баярлалаа. За чин зэрэг. Дотроо би өөрийнхөө зорилгыг биелүүллээ гэж бодсон. За тэгвэл та нар хэн нэгэнд амлалт өгөөд түүнийгээ биелүүлжсэн удаа байна уу? Хэн нэгэнд амлалт өгөөд түүнийгээ биелүүлжсэн удаа байна уу? За бодоорой. За хамт төгсөсөн. Урдгуур ингэж багтаа Олимпиадад орохдоо медаль авна гэж аав ээжтэй амлаад медаль авч ирсэн. За тэр үед чамд сэтгэл ямар байсан? Надад маш гоё аав ээж баярлах багтаа гэж үзсэн. За баярлалаа. За сувда. Ангиарын найз маань надад үргэлж төслөг. Би ангиарын найзтайгаа одоо хүртэл хамгийн сайн найзууд байгаа. За ангирэм.
Би нэг сайхан хэн хамгийн олон бодлого зөв бодохгүй явуулдаад ани маань чи төрүүлэх болоогаад нэг юм ихтгэл муутайсан. Тэгэхээр би заавал шагнал өргөжлөл авах гэхгүй бол тэгэж шагнал авахгүй бол би өмнөөш шилдэг согч байснаа болино гэж. Тэгээд Тэр үед тэгээд шагнал авсан тэр үед ани маань чи яаж чадваа өөрийнхөө амлалтыг яаж үлээсэн гэхээр би өөртөө зорилготойж бас танаас үлгэж авсан гэж. за баярлалаа. Ямар гоё. За мөнгө хөргөл. Би аав ээжтэй нэгдүгээр ангитай бүх хичээл дээр явна гэсэн. Би явсан тэрийг би өөрийнхөө амжилтанд төрлөө. Энэ амжилт миний багш ээж аавд хүссэн байх таа гэж үзсэн. За тэгээд сэтгэл ямар байсан? Сайхан байсан. За дамдан. Би нэгдүгээр ангид анх муу сурдаг байсан. Тэгээ аав минь намайг их загнадаг. Тэгээ би сайн сурдаг бодлоо гэж аав даамглаа тэгээ сайн сурдаг байсан. За эцэцрэл. Би 2 дугаар ангид байхдаа бүжээ хаан нэг тэмцээнээр бэжээ явж аав ээжтэй би заавал манай амтгийнхан заавал алт авна гэж хэлээд амлаад явсан. Тэгээ би тэнд очиод бүжгээрээ алтан медаль авч ирсэн. За баярлалаа. За Би нэгдүгээр ангидаа уран гэнээс алтан медаль авна гэж ээж авдаа амлаж ирсэн. Тэгээд уран гэнээс алтан медаль аваад ирэхдээ би алтан медаль авчихсан. Ээж аав маань намайг яаж дутдаг бол ээж аав маань баярлж байгаа л гэж бодсон. за ариун жаргал. Би нэгдүгээр ангидаа ээж аавдаа уран уншлахын авраг болно гэж амласан. Тэр зорилгондоо тэгээд хүрсэн. За тэгээд манай ээж аваараа яаж намайг өгдөг бол гэсэн чинь үнэхээр баяртайгаар сэтгэл дүүрэн сайхан байсан. за баярлалаа. За анхаа. Нэгдүгээр ангидаа хийлийн дугуйланд ороод шалгалтаа өгөхдөө ээж аваа би заавал явна гэж хэлээд тэгээд хийлийн дугуйланд яг шалгуулж бүх аяа сайн тоглоод явсан. Тэгээд манай ээж аваа ингэсэн чинь бүр бамбрууш шалгалаад бөөн бэлэг авчихсан байсан. Тэгээд би ээж аваа баярлаа гэж хэлсэн. За баярлалаа хүүхдүүд. За өнөөдөр тэгвэл багш нь та нарт цагаан гар гэдэг нэгэн эхийг уншиж өгнө. Цагаан. За. Бат нэг өрөө ахтайгаа ярьж сууснаа. Гинт нэг юм санаанд нь орсон бололтой. Ахаа. Манай ангийн лутаа дандаа онц авдаг юм аа гэв. Ах нь дүүгийнхээ санаанд энэ үг яагаад сүрхий орсныг сонирхохоос илүү дүүгээ жухам ямар хариу авах гэж энэ үгийг хэлээ юм болоо гэдгийг шохорхжээ. Тэгээд дүүгийнхээ анхаарлыг татах ямар нэгэн сонин содон үг олж хэлэх гэж хоромхон зуур эргцүүлэн бодсноо. Аргагүй шүү дээ. Лутын гар нь үргэлж цагаан явдаг юм чинь гэв. Энэ үг Батын чихэнд үнэхээр сонор сонсогдсон учраас ахаа цагаан гартаа хөхт онц гэтэл ах нь тосон аваад тийм миний дүү онц авах гэвэл лут шиг цагаан гартаа болоорой гэд толгойг нэлчгээд гараад явчихав. Гэрийн наалгараа хагас дутуу хийгээд унтах гэтэл ахих нь хэлсэн үг лутын цагаан гар хоёр санаанд нь ороод огт болсонгүй. Тэгж байснаа. Миний дүү онц авах гэвэл лут шиг цагаан гартаа болоорой гэсэн шүү дээ. Ерөөсөө л гараа сайхан угаая гэж бодоод босов. Хит дахин савандаж байгаад халуун усанд сайн угааж гарлаа. Зөөлн цагаан гартаа олцоход онц авч байна гэд зүүдлээд сэрсэн чинь өглөө гар нь яг л хിവэрэ байв. Ээжигээ гарах хооронд нь нүүрнийхэн цагаан тосноос баахан дүрхээд харсан чинь овоо засарчихсан байлаа. Энэ ёстой зөв арга байна гэж бодоод дахиад зөндөө нэмж дүрхээд хичээлдээ явжээ. Бат урд сургуультай очих зам зуур огт зүгээр явдггүй. Чулуу шороо авч хүүхдийг шидэж дүрсгүүцээр явдаг бол энэ өдөр гараа хар олчихно гэж бодоод нэг ч чулуунд гар хүрсэнгүй.
Хувцсны үлгүүрт дээлээ өлгчгөөд гараа харсан чинь урдынхаасаа бүр пат хар болчихсон байв. Учир нь бат бээлигээ гүв цэвэрлэлгүй өмссөн болохоор бүр дордсон байлаа. Өдөр хурдан өнгөрч цагаан гарын тухай бодсоор явтлаа нэг мэдсэн гэрийнхээ гадаа ирчихсэн байлаа. Бат гартаа ээжийнхээ досноос дүрхчгээд пүүтрээс нь дүрхэх санаатай зогсож байтал ээжигээ орж ирэхийг хараад сандарсандаа алтаа тасгачихв. Хүү ээ, чи чинь яаж байна? Арай эмхтэй хүн шиг ингэсэг дүрх гэж байгаа юм биш үсттэй гэж ээж нь хэлв. Бат тэгтээ үгээ олж ядан. Үгүй, би өнөөдөр онц авах гэсэн юм аа гэлээ. Ээж нь гайхаж онц авахаа гэж лавлан асуулаа. Бат тийм ээ, ах намайг онц авах гэвэл лучиг цагаан гартаа болоорой гэсэн. Гэхэд ээж нь бүр гайхан ахт нь хандан эн чинь юу яриад байгаа юм бэ гэлээ. Ах нь тийм ээ, би тэгж хэлсэн юм. Үнэн дээр лут бол цаг хязгаартай. Аятайхан тоглолцоход хичээлээ давтдаг учраас гар нь цагаан, сурлага нь сайн байдаг юм. Харин миний дүү Бат бол цаг ямагт шороотой хутгалдаж яваад хамаг цагаа өнгөрөөдгөөс болоод гар нь хар, сурлага нь ч тааруу байдаг юм шүү дээ гэсэнд ээж нь Батын толгой гэлж за миний хүү дуулав. Үүнээс хойш шороо тоостой хутгалдахаан болж хичээлээ давтаж үз гэлээ. Тэр өдрөөс хойш Бат лутаас салхаан болж гар нь цагаан болж сурлага нь сайжирсан гинэ. За хүүхдүүдээ багшийнхаа үнсэн ихийг бодоорой. Төсөөлөд Батын тухай. За багш нь ханараас одоо асуулт асуув. За Бат яагаад цагаан гартаа болох хүсэлтэй болсон бэ? Бат яагаад цагаан гартаа болох хүсэлтэй болсон бэ? За багшийнхаа энэ асуултанд нэг дугаартаа хүүхдүүд хариулна шүү. Нэг дугаартаа хүүхдүүд хариулна. За бусдыгаа сонсоод яхаа. Өөрийн санаа давхардахгүй бол багштай хариулж болно тийм ээ. За хариун жаргал. Бат яагаад цагаан гартаа болох хүсэлтэй болсон бэ? Бат яагаад цагаан гартаа болох гэсэн бэ гэхлээр нөгөө цагаан гартаа болвол он цураад ангийнхаа тэргүүний сурагч болж бүтээгээр нь багтуулж сайхан байх болно гэдэг. За баярлалаа. Ундрах. Би цагаан гартаа болвол ангийнхаа хамгийн он сурагчтай болоод Өссөн олимпиадад ороод медаль авал ээж нь баяр багтаа гэж үзсэн. За баярлалаа. За унжиргал. Цагаан гартаа болохоор ерөөсөө мөрөөрөө тулаа хичээлээ давтдаг болохоор цагаан гарт тэгээд Бат цагаан гартаа болоод сайн цагаан гартаа бол их сайн сурнадаа гэж үзсэн. Цагаан гартаа болчихсон бол бүхнийг хийж чадандаа гэж үзсэн. За мөнгө тамир. Ээжгээ одооноос баярлуулна гэж үзсэн. За баярлалаа. За мөнгө. Би цагаан гартаа болчихвол би анги хамгийн сайн сурдаг нь олгодог. За мөнгө хөргөл. Бат ах нь цагаан гартаа болвол онц сурна гэсэн болохоор онц сурахын тулд өөрийгөө гараа угааж яс цагаан гартаа болов. За тий ахыхаа үгэнд итгэсэн байна тийм ээ. За
За Бадрал. Цагаан гартай болохыг яагаад үссэн бэ гэвэл цагаан гартай болж Олимпиад орж алтан медалд ээж аваагаа баярлуулна гэж. За ээжигээ баярлуулна гэж. За билгүнэ. Бат яга цагаан гартай болохыг үссэн бэ гэвэл цагаан гартай бол алтан шороо байруул цагаан гар амуугаар хийж болов. Хичээл намайг хийдэг цагаан гартай болохыг үссэн. За баярлалаа. Мөнгө хөргөл. Бат цагаан гартай болохыг хүссэн. Бат хичээлээ сайн хийхийг хүссэн болохоор цагаан гартай болохыг хүссэн. За баярлалаа. За найз нөхдөөсөө арай санал зөрж байгаа. Миний бодлоор ийм байна багшаа. Би хэлье гэсэн хүн байна уу? Цаанд. Бат цагаан гартай болвол хичээлээ ядахгүй хийж болох байх гэж бодсон. За эдгээр онгор. За санаад авцахгүй тийм ээ. Онд сурна гэж бодсон гэж. Арай минийх өөр байна гэсэн бодолтой хүмүүс байвал. За баярлах. Би том болоод ухаантай тийм баян хүн болох гэж үзсэн. За гэж бодсон юм шиг. За намын. Би лутар шиг цагаан гартай болох юм бол ерөөсөө хичээлээ тавьхгүй онц сурдаг болчихно маш хэлбэр гэж бодсон. За анхаа. Би цагаан гартай болох юм бол гэрийн даалгавраа хийх хэрэггүй болчих. Яагаад гэвэл би хурдамжтай юм чи ангидаа хийн гэж бодсон. За баярлалаа хөлтөдөө. За одоо тэгвэл багш нь дахиад нэг асуулт асууя. За бат цагаан гартай болохын тулд юу хийсэн бэ? За бодно шүү. Бодох хугацаа нь 1 минут. За бодно. Бат цагаан гартай болохын тулд юу хийсэн бэ? Хэрвээ чи бачиг ийм цагаан гартай болохын тулд юу хийх байсан? Батын оронд байсан бол за одоо багш та дараагийн сондгоо дугаартай хүүхдүүд нь босч хариулна. Сондгоо дугаар хэр хэд байх хүүхдүүд вэ? 3. Тэгвэл 3 дугаартай хүүхдүүд нь босч хариулах юм байна. За босч хар. 3 дугаартай хүүхдүүд нь босч хариулах юм байна. За хамт өгс хариул. Бат цагаан гартай болохын тулд ээжийн кремийг хэрэглэсэн. За Бат цагаан гартай болохыг нөгөө ээжийнхээ тоос бүх тасандыг харьж гараа ингээд тасалсан гэсэн. За хэрвээ чи цагаан гартай болохын тулд батын оронд байсан бол яах вэ? Яах вэ? Цэцэрлээ. Би оронд байсан бол зөний дараа дөдөө байхгүй хатл ягаад гэвэл би маань цагаан болчихно. За баярлалаа. За ангирам. Бат гараа сайн угааж ээжийн татаад ирж крем гэсэн бол би бол сайн гараа угааж хүмүүсийн одоо хахаа үгээр шууд тийм гэж ойлгохгүй хаасаа сайн заавч ирэх очиж тэгээд гараа сайн угааж бүгдээ асуулт баттай хамтарч бүтээхийг хийж болно. За баярлалаа. За анууж гараа буулга. Юу ээжийнхээ нүрний тус пудрыг төрсөн. Харин би батын оронд байсан бол хүүхдүүдийг дахиж дагуулж шараа авч чудаа авч идэхгүй хүүхдүүдийг дарамжлахгүй байсан. За баярлалаа. За дамна. Бат цагаан гартай болохын тулд гараа маш сайн угааж тэгээ бас чулуу шороод хөрөхгүй тэгээ бас ээжийнхээ пудр тэгээ нүрний туснаас нь төрсөн. Чи байсан бол яах вэ? Би оронднээс бол гараа зүгээр сандаж угаана. За чин зэрэг. Бат гараа цагаан болохын тулд гараа савндаж угаагаад тэгээд ээжийнхээ гарны тосыг хэрэглээд тэгээд цагаан болсон. За баярлах.
Би Батын оронд байсан бол бэлгээ гүвж юмсан тэгээ бас гадаа гарч их тоглохгүй байсан. За баярлалаа. За өөр би арай өөр санаатай байна. Хэлий өгшөө гэсэн юм байна. За анхаа хэлээ. Би Батын оронд байсан бол заавал араа угаах юмгүй. Ном дэвтрээ гаргаж цаа сайн тавтаж хичээлээ хийн. За номын хэлээ. Өөрийнхөө бодлыг. Би Батын оронд байсан бол гараа усан бодлоо цагаан өнгө усан бодлоо бодож байсан. Оо за. Дахийнхаа ясны мөрөө ойлсон болохоор бүхий л аргыг хэрэгсэн чи гарын буцаал алтар үлээсэн. Би Батын оронд байсан бол хичээл намаа сайн хийж зүгээр самдаа дугаач байсан. За бэлгүнэ. Батын цагаан алтарлын төлөвлөсөн байдаг. Ээжийн имсэгний юм тусламж юм. За самаа багцвал Би ирвэ Батын оронд байсан бол хичээл намаа сайн хийж хичээлээ байн тавтаж хийх байсан. За баярлалаа хүүхдүүд. За одоо үлдсэн хүүхдүүдийн дараагийн юм дээр асууя. За багш. За одоо тэгвэл дараагийн асуулт. За энэ бүхнээс Бат ямар сургамж авсан гэж чи бодож байна? 1 минут бодно шүү. Бат энэ бүхнээс ямар сургамж авсан гэж бодож байна? Ямар дугаартай хүүхдүүд үлдсэн мэлээ одоо? 2 За одоо тэр 2 4 чинь ямар тоонууд вэ? За тэгвэл одоо багштай 2 дугаартай хүүхдүүд нь бас хариулж. 2 дугаартай хүүхдүүд нь бас хариул. Гараа болгож. За бэлгүн зэ. Бат эндээс ямар сургамж авсан гэж бодож байна? Бат хүүхдүүдэд оромжилж чараатай тулдахгүй хичээлээ давтаж байсан бол хар гартай болохгүй байсан. Тэгээд бас бат энэ бүхнээс үргэлж хичээлээ давтах хэрэгтэй байна гэж сургамж авсан. За чи ямар сургамж авч байна тэгвэл эндээс? Хүүхдүүдэд оромжилж чадахгүй мөн үргэлж хичээлээ давтаж гараа муу болсон нь гараа угаах хэрэгтэй гэж байна. За баярлалаа. За итгэл хэлье багш та. Бэлгүүн заяатай тавцчлаа. Тийм байж болно. За тэгвэл суур. Тэгэхээр баярлалаа. За намаа Башлаа жилдээ анд сурыг За хичээлдээ онц сурыг гэж бодсон. За баярлалаа. За сувда. Цэвэрхэн байх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Харин би энэ ихээс хизээч чанартай ойлгож болохгүй бас үнээр цэвэрхэн бас хичээлдээ үргэлж хандах хэрэгтэй гэж бодсон. Бэлгэн үү? Бат шороотой утгалтгаа болж яон сурыг гэж бодсон. За баярлалаа. За бишрэлт. Бат хичээлээ сайн хийн гэж юу асан. Бодсон тийм ээ. За хэрвээ чи ямар сургамж авч байна Батын энэ дээр? Шараатай утгадаж болохгүй тэгээд хүүхдүүдийг бас доромжлохгүй хичээлээ сайн хийх хэрэгтэй. За баярлалаа. За ган эрдэнэ. Хичээл намууд авчих юм бол онц сурах юм байна гэж ойлгож.
За баярлалаа. За Би тэгвэл заяа чинь нэгтэй ирсэн. Цагаан нэгтлж хичээлээ хийж бангийн ном уншиж алдаагүй бичих хэрэгтэй болчихно. Тэгээд заавал цагаан гартай байх юмгүй. Би он байсан бол сайн хичээлээ юм. за баярлалаа. За одоо дараагийнх нь асуул. За бүгд бодно шүү. Бүгд бодно. За Батын түүхээс чи өөртөө ямар сургамж авч байна вэ? Батын түүхээс чи өөртөө ямар сургамж авч байна вэ? За бүгдээрээ бодоорой. Одоо ямар дугаартай хүүхдүүд үлдлээ? 4. За 4 дугаартай хүүхдүүд багштай босож яах юм бэ? Хариулах юм байна, тийм ээ? Бодцсон уу? За Батын түүхээс чи өөртөө ямар сургамж авч байна вэ гэдэг л. За оргил хэлье. Өөрөө заавал хичээж явах ёстой. За өөрөө хичээх ёстой гэж байна. За баярлалаа. Ган Эрдэнэ. Надад тоглохгүй тэгээд хичээл намаасаа. За баярлалаа тий. За Анд. Би шороотой болтой бачиг ээжийн гэрээнийг ингэж хойлохгүй бас хичээлээсээ хий. За баярлалаа. За Идронгор. Тийм цагаан хичээлдээ сайн сурч аваад сурдаг болно. За цагаан гартаа болоод онц сурнаа гэж бодсон. За 8. Хүн он сурахад гадаад хүн ямар ч хамаагүй харин өөрөө хичээх л хэрэгтэй. Өөрөө хичээх хэрэгтэй. За баярлалаа. За Тэлмэн. Хүн татаархаж болохгүй. Тэгээд өөрөө хичээвэл аяанда өөрөө эрдэнэ дотог болчдаг. За баярлалаа. За Ирмэн. Ямар хүнч өөрөө хичээвэл заавал амжилтанд хүрдэг. За баярлалаа. За эцэцрэл ирээд. Цагаан гартай байсан хичээлээ хийж чадна. Хар гартай байсан хичээлээ хийж чадна. За тэгж ойлгосноо. За баярлах. Хүний хэлсэмийг 70 дугаар хэлж гинөө эсвэл шууд тэгж хэлж гинөө гэж нэгтэлж бодох хэрэгтэй. За тийм ээ. Бодох хэрэгтэй юм байна тийм үү? Хүний хэлсэн. За баярлалаа. За өөр шин санаа хэлэх юм байна уу? Санаа давцгүй шин санаа хэлэх юм байна уу? За сувдаа. Би Батын түүхээс илүү хон сурах хэрэгтэй гэдгийг ойлгосон. За Бадрал. Хүний хэлсийг анхааралтай сонсож сайн тунгааж бодох хэрэгтэй. За тунгааж анхааралтай сонсох хэрэгтэй, тунгааж бодох хэрэгтэй гэж байна. За мөн хөргөл. Өөртөө хэрэгтэй зүйл илүү их цаг зав гаргаж анхаарал тавих хэрэгтэй. Өөртөө цаг зав гаргадаг байх хэрэгтэй юм байна, тийм ээ? За бэлгүнэ. Өөрөө сургаад гадаад өргөн ямар ч хамаагүй. Тэгээд хотын цагаан гартай байх хэрэгтэй гэж бай. Тэгээд хичээл юм хийж чадахгүй болно.
За ингээм. Хүний заавал дөөрөх хэрэггүй өөртөө итгэж өөрөөрөө байх хэрэгтэй. Өөрөөр байх хэрэгтэй. За хүүхдүүдэд баярлалаа. Ямар сайн хүүхдүүд вэ. За одоо багш нь та нарт бие даалтын хуудас тарааж өгсөн байгаа тийм ээ. За бие даалтын хуудасаа бүгдээрээ нээгээд за энэ дээрээ энэ ихээс ямар сургамж өөртөө авснаа зарим нь сая хариулж амжсангүй тийм ээ. За тэрийгээ өөртөө энэ дээрээ бичнэ нэгдүгээрт. Хоёрдугаарт ерөөсө бүгдээрээ энэ ихийг үтсэн юм чинь өөртөө нэг амлалт авъя л да. Тийм ээ? Тэгэхээр чи өөртөө нэг амлалт аваад тэр амлалтаа хоёрт нь энд бичнэ. Би даалтын утсан дээр. Ойлгосноо? За бичээрэй хүүхдүүдээ. Багш нэмээд. За багш нь одоо 5 хүүхэд л яа. Бус нь өөрсдийнхийг уншаад 5 хүүхдийг асууна. Бус нь уншаад байж байгаа. Хин бусаддаа эндээс авсан сургамжаа уншиж өгч өөрийнхөө амлалтыг уншиж өгмөр байна. Хин уншиж өг. Хин бусаддаа за хамт өссөн. За хамт өссөн. Энэ нэгээс би өнгө төрөлхтөнд хамаагүй гэдгийг ойлгосон. Би цэвэрхэн бас хурдан бичихийг хүсдэг. За баярлалаа. За анууч. Тэнд явах түүхээс өөрөөдөө цаг гаргаж хичээл номдоо илүү шамдах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Би одооноос хичээлдээ маш сайн чамдаа суралцах болно. За инглисийнхийг сонирх явуулна. Өөрийнхөө бичсэнийг босоод. За бичсэнийг дэлгэж аваа. Би нэгээс үнийг дадаж доншихгүй байгааг ойлгосон. Би цэвэр бичиж дайрч. За баярлалаа. За сувда. Би Батын түүхээс бүх зүйлийг бодож байж хийх ёстой гэдгийг ойлголоо. Би одоо илүү гонц сурах болно. За үн жаргал. Би өөртөө би
би чадна гэж өөрийгөө зоригжуулах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Бас би өөртөө бусдаас илүү сурдаг болно гэж өөртөө зорилго тавьж байна. За Ангарам. Би ихээс өөрөө байж өөртөө ихтэй байхад ойлгохтой болсон. Би одооноос эхэлж мэдхгүй зүйлээ мэднэ гэж бодлоо ярих үгээр амлаж байна. За бүгдээрээ энэ ихээс авсан сургамжаа бичээд амлалтаа бичсэн байгаа тий. За одоо энийг бүгдээрээ энэ бие даалдахаа утсыг гэртээ очиод өөрийнхөө хичээл хийдэг ширээнийхээ хажууд юм уу, аль эсвэл унтдаг орныхаа хажууд юм уу хавчиж наана. За яа. За тэгээд та нар ямар сургамж авсан? За ямар амлалт авсны чинь эцэг эх чинь, ах эх чинь, аав ээж чинь тийм ээ бүгдээрээ үзэх нь байна шүү дээ. Тэгээд та нарын тэр амлалт хэр биелж байгааг хэн дүгнэх нь вэ? Гэр бүлийн дүгнэх нь чи өөртөө амлалт авсан амлалтаа заавал яах ёстой юм бэ? Биелүүлэх ёстой юм байна. За баярлалаа хүүхдүүдээ. Багш нь бас та нарын энэ ямар амлалт авсны чинь зээд тэгээд найз нөхд нь багш нь бас та нарыг бас дүгнэх болно тийм ээ? За өнөөдрийн хичээлээс юу олж авч мэдснэ? Өнөөдрийн хичээлээ дүгнээд багштай хэлэх хүүхдээ нөө. Багшаа би дүгнэж хэлээ өнөөдрийн хичээлээ. Хичээлээ дүгнэх хүүхдээ нөө. За харимжрал. Хүний дуурайлгүй өөрөө он сурч тэгээд бас багшийнхаа хэлбэрийг анхаарч юм болгонд өөртөө зорилго тавьж өөрийгөө хичээхээр тэр бүхэн он сурч сайн амжилттай ажиллах. За баярлалаа. За дамжин хэлчих. 2 фут. Ямар нэг юм хийх гэж байгаа бол өөртөө зорилго тавих хэрэгтэй. За Батрал. Альва нэг юм хийхдээ сайн бодож тунгааж хийх хэрэгтэй. Тэрний дараа би яах ёстой вэ? Яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. За баярлалаа. Ангарам. Ахмадтай хүний хүндэж тэр хүний юу гэж байгааг нь сонсохгүй шууд би тэгэн ингэн гэж болохгүй. Нано. Өөрийгөө хичээгээд өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийгээд өөрт нь хийж чадахгүй. За баярлалаа. За баярлалаа хүүхдүүд. За багш нь та нарт нэг босон явдал ярьж байгаа. Багш нь энэ та нарын энэ цагаан гар гэдэг ихийг уншаад яг багш нь нэг тохиолж ирсэн явдал санаанд ороод тэгээ бүр та нарт ярмаар санагдаад байсан байхгүй юу? За багш нь та нартай адилхан яг л дунд сургуулийн 4-р ангид байсан. За манай ангид миний хажууд ганц ориг гэдэг нэг хүү суудаг байсан. За тэр хүү болохоор бүх юм спорттоо сайн, биеийн тамирт сайн, ганцхан хичээлдээ сайн. Ганцхан юунд таарвэ гэхээр чээж хүчээр л дандаа алдчихдаг байхгүй юу? 4-5 алддаг хүүхдээс. За багш нь бол онц сурдаг. Бүх юмд урлагийн үзлэгт жорно ингээл бүх юмд сайн хүүхдээ л. Тэгээд манай ангийн ганц зэрэг чээжчгээр л алдаад байдаг. Тэгээд манай багш биднэрт ингэж хэлдэг байсан. Эзэн хичээвэл за яа хичээнэ. Та нар өөрсдөө хичээх хэрэгтэй, өөртөө зорилго тавих хэрэгтэй. Хоёрт бие биедээ тусалж байх хэрэгтэй гэж хэлдэг байсан. Тэгээ би нэг өдөр бодлоо л доо. Би яагаад ангийнхаа найзад тусалж болохгүй гэж те. Би хоёр чи ингээд нэг ширээнд ингээд цэцэрлэгээсээ хамт цуг яваад нэг ангид ороод нэг ширээнд 4 жил хамт суучаа. Би ер нь найздаа туслая гэж бодоод ганц орхит багш нь би чамд туслая, чээжчиг бичих чинь туслая гэсэн чинь дурамчхан хүлээж авсан. Тэгээ манай хоёр уг нь бол гэр ойрхон байдаг байхгүй юу? Маргаашаас нь эхлээд би гэрт нь очиод чи манад хүрээд ирээрээ тэгээд хоёлаа давтна гэлдэгдэг байсан чинь нөөч маад ирэхгүй болохоор би гэрт нь очиод ганц зөргөө хоёлаа давтдаг нөөч эрэхтэй хөхт болохоор жоохон ичээд наа эмхтэй хөхтэй хичээлээ давтна гэхээр жоохон ичээд байгаа болтой байснаа сүүлдээ ойлгоод бит хоёр тэдний хичээлд явхаас өмнө нэг 2 цаг хэрдээ чээжчиг давтдаг бас би тэр нь чээжчгийг хэлж өгнө нөгөөд чи алдаатай бичэн алдсан үгийн засуулна ахаад нөгөөд хөр чээжчиг бичүүлнэ. Тэгээ бит хоёр нэлээд хэд хоног 10 хоног давтлаа. Тэгсэн нэг өдөр багш шалгалт авсан чинь манай ганц зориг хоёрхан алддаг юм байна. Урамшаад тэрэндээ урамшаад нөгөөдөг чинь
ахаад хоёлаа цуг тавтъя гэд манад ирдэг болоо битээр цуг тавтдаг бол. Тэгээ шинэ жил төгөөд ирсэн бидний шинэ жилийн баяраар нэг өвлийн өвгөн бэлэг өгдөг те. Тэгсэн манай ганц зэрэг аав ээжтэй би өвлийн өвгнөөс бэлэг аавна онц сурч. Нөгөө чэжчихтэр жоохон дулхан дүн авчаад бэлэг авч чаддгүй байсан байхгүй. Тэгээд амлсан байсан чинь өвлийн юу хагас жилийн шалгалт болоо шалгалтаа онц өгөөд өвлийн өвгнөөс бэлэг авч зорьсонтой хүрч ирсэн. Тэгээд хүн бол өөртөө амлсан амлалт байвал тэрэндээ яах вэ? Хүрэх хэрэгтэй тий. Тэгээд найз маань надад хэлэхдээ чамд маш их баярлалаа гэжсэн. Одоо тэр найз маань бол одоо мундаг том инженер болчихсон. Сайн сайхан амьдарч байгаа. За. За бүгдээрээ бас. За хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа. Хичээл зааж өгсөн баярлалаа багшаа. За баярлалаа.